За өдрийн мэнд. За яадаг вэ гэхээр нөгөө Америкт байгаа хүмүүс чинь нөхрөд нь трак хийдэг ч гэдэг. Тэгээд би нөхрөөгийн анх жолооч авсны дараах нь нэг замд хоёул 3 хоног яваад ирэх хичээд зам солигдоод бүр өөр болоод би баг нэг 14 хоног 5 хоног явжсан байхгүй. Тэгээд энэ удаа намайг дахиад явах уу гэхээр би явахгүй гэж жагаад өчтөр явах уу ойрхон дэнэр ороод ирэх гэхээр нь окей гэд тэ 2 жил болчлоо бас тэ тэгээ заа гэж хэлээд ойр дэнэр орог учраас дэнэр ормоор санагдаа тэгээд окей гэлчлээ. Тэгээд би чи явахдаа зүгээр явахгүй нөхөртөөс тусалж явна. Тэг өнөөдөр яасан бэ гэхээр Mitsubishi ячиж гин. Тэг би ачихт нь болохоор яадаг вэ? Тэрийг харуулъя заяа. Энэ ингээд номертай байгааз наадал нь сондгоо цаадал нь тэгш тавтай. Тэгээ эндээс одоо Mitsubishi шинүүдийг ачна. За тэгээ ачихаасаа өмнө эхлээд машин дээр очино. Би хамгийн ихний ээлжинд бол би яг ачих машинуудаа бүгдийг би харцсан. Яг би яг нөхөртэй болохоор машинуудыг нь авчирч өгөөд би тусалдیں۔ Тэрнээс дээшээ бол оруулж чаддаггүй айгүй амар. Тэр чинь мэрэгжлийн үний авьяас те. За миний дараагийн машин бол энэ байгаа. Энийг яах вэ гэхээр эхлээд ингээд юу яана. Вин номероо тулгаад ингээ аппликейшн байдаг. Вин номероо асаагаад одоо скан гэдэг энэ дээр дараад тэгээд ингээд сканчиж. Хоп. За ингээ скандад болонгууд нь би энэ дээрээ сейв хийж өгнө. Хоп, сейв. Тэгээд сая скан болохгүйсэн учраас би онгоолгоод дахиад машин доторх тэр энд байгаа сканыг уншуулчихж байгаа. За одоо тэгээд ингээд машиныхаа зургийг дөрвөн талаас нь авна. За дөрвөн талаас авахдаа энэ машина одоо цонх шил нь хагархаа байна уу? Энэ цоо шин машин авч байгаа болохоор хагархаа байна уу? Янз янзын зураас байна уу гэдгийг харна. Тэгээд энийг харангаа яадаг вэ гэхээр дөрвөн талаас зургийг авах баримттай гэсэн үг. За би зураг авлаа. Энд дээр дараад камера гэж байгаа. Камера ингээ хөндлөн болгоод за тэгээд цоо шин машин учраас ингээ гэлгар уттайгаа. За эндээсээ яах вэ гэхээр дэлгүүрээ 2 дэлгүүртэй байгаа. 2 дэлгүүрээ урагшин хийх хэрэгтэй. Яг тэгэхээр байран солигдсон 2 дугаарт түлхүүр бүтэн байгаа гэрчилж байгаа. За тэгээд энэ цаасаа сайхан хураана. Тэгээд машинаа жоохон урагшлуулаад асаагаад жоохон гадаа халуун байгаа учраас юу яачих вэ? Голгочих. За ингээд лодноос аваад явчихж байгаа маа. Лодноос авахаас өмнө заавал бүрэн бүтэн байдлаа шалгана тий. Одоо зураас мураас энэ юм байна уу гэд. Mitsubishi. Монгол манай нэг найз ах яг цаавар шин Mitsubishi ондог гэсэн. Тэгээд энэ спорт загварын Mitsubishi гэхдээ жоохон жижигэрсэн байна. Тэгж би цамтгүй ондог машинаар мэдэх юм шүү дээ. За ингээд тракэн дээр авчираад өглөө. Машинаа удраагаад тэгээд би ингээд буугаад явна. За одоо энд ачиж байна. Би ингээд машин аваад ирсэн. Ингээд ачиж ин тэрээр манай компани 3 жилч ирсэн бас ачиж байна. Одоо би ингээд буцаад лод руугаа явна. Сод гэдэг нь машин авах газар руугаа гэсэн. Тэр айгүй ойлгомжтой. Номертой, өсөхтэй, ABCD гэдэг номертойгоо юм. Тэгээд 100 юм чинь халуун байгаа юм чинь гэдэг юм спорт сандалтайгаа спорт шорттойгоо гараад ирсэн. Ер нь бол трак айгүй тийм хүнд хэцүү ажил. Яг хоо ингээд хамгийн хөдөлгөөнтэй байгаа нэг машинаа ачих нь хөдөлгөөнтэй юм шиг байна. Тэгээд айгүй олон цаг сууж явдаг. Тийм болохоор яг нөхөртөө олыг хүмүүсийн гоё бэлдэж өгдөг. Би энэ Окснардад бол нэлээд удаа ирж машин ачихт нь дандаа тусалдаг. Буулгахт нь бас тусалдаг. Энэ зүгээр нэг машин тийм үстэй авчираад шалгаал, виний уншуулаад, дөрвөн талаас нь зургийг аваалал тэ 200-300 м барай авчихад надаас юу унах вэ? Үүж унах шүү дээ. Харин ч надад сэтгэлд уяг нөхөртгөнөөс гоё гэдэг байх. За миний энэ бас бичлэг бас юу яах вэ хаа одоо шинээр траканд орж байгаа ч юм уу яг тийм хүмүүст бас нэг тэ нэг ямар ч бас машин ачхад ямар үйл явдал болдгийг гэдгийг бас ойлгоод авчих зүгээр ах хүн
чинь ерөөхдөө ингээд нэг тийм дүрс харж ээж айгу тийм ойлгодог шүү дээ. Би бол яг тэгдэг. Яриад сонсоод окей тий. Тэгтээ яг л ингэж хүн чинь тий. Бууз ингэж хийнэ гэж яриад байх чинь өөр юм дээ. Яг махаадтаа гурлаа зураал тий. Тэр чинь хамгийн чухал нь учраас ингээ харах нь илүү гоё байх гэж бодоод байна. За дараагийн машин ачаа. Ер нь бол ингээд 9 машин чинь одоогийн байдлаар 5-ыг ачсан байна. Сая 6 дахьыг авчирсан. Тэгээ 4 машин 3 машин дотор. Гэтэ машин бас янз янз нөгөө одоо жижигхэн зүгээр дундаж айтайхан дунд оврын машинуудыг бол 9-ыг аччихдаг. За бүр амар том машин байх юм бол тэгэл яг 8. Tesla бол 8 ачилт юм байлээ. Тэгэл бүр том машинууд бол 4 мөрөө гэл цөөхөн тоогоор явдаг. Байна лээ. Тэгээд бас нөгөө Америкт юу яагаад байгаа шүү дээ тий нөгөө ажиллах хэрэгтэй хүмүүс чинь тараг хийж болохоо болоод ер нь ногоон карта юм уу эргэн хүмүүс л хийж байгаа. Тэгэхээр нөгөө ажлын одоо юу их ажилчид бас хэрэгтэй болно шүү дээ тий. Урдан тараг хөрж исэн хүмүүс нь одоо Uber DoorDash хийдэг ч юм уу тий. За тэгээд ногоон карта хүмүүс нь эргэн хүмүүс нь зарим залуучууд ингээл жоохон нас биеийн түрээч ч юм уу за окей траканд орё ч гэдэг юм уу те. Тиймэрхүү юм бол бас их ажиглагдаад байгаа. Жишээлбэл манай нөхрийн компани тал ажилчид нь одоо гадаад болсон байгаа гэсэн. Тэгээд ерөөхдөө хинэгдэхгүй Оросууд энэ машины бизнесийг хийдэг юм байлээ. Тэгээд мэдээж монголчууд байгаа тийм ээ. Монголчуудын хувьд бол маш олон нэмэгдэх л уйлээд бол нэлээд олон тракны компани байгаа. Яг манай нөхөр трак хийгээл мэддэг болж байна л да. Тэрнээс нэг мэддэггүйсэ. За тэгээ замд явснараа бас хөөрхөн дахиад бичлэг хийнэ. За энэ бичлэгээ энд хүргээ дуусгая. Угаасаа яг адилхан юмнууд оруулаад явах уу? Их нуршаад явах уу гэж бодлоо. Баярлалаа.